Сайн манайхаа дараагийнхаа бичлэгээр олдож байна. Энэ удаагийнхаа бичлэгээр 2012 онд гарч ирсэн Danganronpa эмэг нэртэй нэгэн сонирхолтой нууцлаг анимег ярьж өгөхөд бэлэн болсон байна. Энэ бол улстай цоргон цэгийг дээх салбартаа тэргүүлсэн чадвартай хүүхдүүдийг сонгон суралцуулж, тэдний чадварыг улам хөгжүүлэх зорилготой бүтээгдсэн найдварын ирмэг сургууль. Хамгаас онцгой усан цэлэгч, хамгаас онцгой бейсболчин гэх мэт янз бүрийн чадвартай хүүхдүүд зонгогдох ба ямар нэгэн онцгой чадваргүй олон мянган хүүхдүүд дундаас зүгээр л рандомаар нэг хүүхдийг сонгоод түүнийг хамгаас онцгой азтай нэгэнгээд суралцах эрх олгосон нь манай голдруулах Наиги. Гэсэн ч Наиги маань хамгаас онцгой азтай нэгэн биш, харин ч эсэргээрээ хамгаас онцгой азгүй нэгэн гэдгээ сургуульд орсныхоо дараа л мэддэг. За яагаад азгүй гэдгийг нь бүгдээр олж мэдцгээе. Сургуулийн эхний өдөр хижил дээр ирснээс санаж байгаа мөртлөө түүнээс хойш юу болсныг нь мэдэхгүй ч удалгүй бүх цонхон цоочтой нэгэн өрөөнд сэргэж угаар аниме эхэлдэг. Өрөөтөөгөө танилцж байгаад эсэлтийн ажиллагаа 8 цагт заалан тулна гэсэн урилга байгаа гарснаар заал руу яарвчлан очтол ангийнх нь аль эдийнэ ирч гсэн хүлээж байх нь тэр. За ангийнх нь хүүхдүүдийг гяс тавчхан дурдаад явчихъя. Хамгаас онцгой төлөгч Хагагүрэ, хамгаас онцгой Отаку Ямада, хамгаас онцгой зэрэг Ишимаро, хамгаас онцгой модель Иношима Жунко, хамгаас онцгой программист Фужисаки, хамгаас онцгой мөрийтэй тоглогч Люденберг, хамгаас онцгой данхаа этгээд Овада, хамгаас онцгой бейсболчин Куата Леон, хамгаас онцгой усан цэлэгч Асахино, хамгаас онцгой дулаанч Сакура, хамгаас онцгой номын орхотон Фукава, хамгаас онцгой язгууртан Тогами, хамгаас онцгой мөрдөгч Гиригири. За ингээд хүмүүстэй танилцж байтал манай хүний дунд сургуультай хамт орж байсан хүүхэд назар энд ирсэн байдаг. Хамгаас онцгойд Майзоно. За ингээд ангийнхантайгаа танилцаад байж байтал өөрийгөө Монокомо гэж нэрлсэн нэг чихмэл баавга гарч ирээд энд болоод байгаа ойлгомжгүй зүйлсэд тайлбар хийдэг. Энгийнээр тайлбарлах юм бол манай хэд ерөнхийдөө сургууль дотроо ямар ч гарах боломжгүйгээр цаашлагдчихсан байгаа. Эндээс гарах цорын гац арга нь ангийнхаа хүүхдийг алах ёстой. Гэхдээ үсэх юм бол гарахгүй эндээ өөрт амьдарч болно. Хоол хүнс гих мэт хангамжуул дуусна гэж бол байхгүй хангалттай байгаа юм байна лээ. Ийм утгагүй яриа сонсон хүүхдүүдийн зарим нь бухимдсандаа Монокомо руу уурлаад дайртал өнөөхөн шууд өөрийгөө дэлбэлжигдэг. Гэсэн ч дахиад л шинээр гараад ирдэг. Ер нь бол Монокомог алах боломжгүй л гэсэн үг. Гэхдээ дахиад энэ мэтээр халдах юм бол хадуу ярин шүү гэж анхаарлага өгөөд яваад өгдөг. За үүний дараагаар зарим хүүхдүүд сургуультайгаа танилцаж гарах гарч байгаа эсхийг шалгана гэх бөгөөд эсэргүүцэх хүүхдч байж таарад хоорондоо маргалдахлаар нь манай Наиги очоод залгадаг баатар болсон чинь өөрөө ухаан алдтлаа зохиулчихдаг. Сэргэх үед нь Майзоно түүнд санаа зовчихсон сахиад хүлээж байгааг нь хараад манай хүн ч хөөрхөн догдлоод ер нь бол манай хоёр нэг нэгнийгээ таньдаг байсан болоод ч тэрүү нилээ нийцтэй байгаа нь харагдана. За манай хүнийг ухаан алдсан байхаагаар нь ангийнхан сургуультайгаа танилцсан ба нэрэл Монокомогийн хэлснээр гарах ямар ч боломжгүйгээс гадна хоолуунс ч гэсэн хангалттай байгаа гэдгийг олж мэдсэн байдаг. Ингэснээр төрдөө дүрмийг нь дагаад амьдрахаар шийдэх бөгөөд хэн нэг нь аллах үлдэх вэ гэдгээс сэргийлээд шөнийн цагаар өрөөнөөсөө гарахгүй байхаар тохиролцдог. Үүний ачаар 50 байж болох ба үлдсэн үед нь хамт байх болохоор хэн нэгнийг дураараа аллах үлдэх боломжгүй болгосон гэсэн үг. Энэ дөрмөн ч сайн ажиллаад нэлээд хэд хоног бүгдээрээ 50 амгалан байж байтал мэдээж үүнийг нь Монокомо зүгээр л хараад суугаад байхгүй учраас бүгдэнд нь нэг бичлэг үзүүлдэг. Яг хүн болгоны бичлэг өөр юм бэ нэлээ. Гэхдээ гол санаа нь бол эндээс яаралтай гарах ёстой гэсэн сэтэл өгөхөөр бичлэг байдаг. Жишээ нь манай Наигид гэрэн дайралтанд өрчгсөн байгааг харуулах бөгөөд гэр бүлийнхэнд нь юу тохиолдсныг мэдхийн тулд яаралтай гарах хэрэгтэй гэсэн бодол төрүүлсэн бичлэг үзүүлдэг. Мэдээж хүн болгон л бичлэгээ үзэж цочирдоод гарахыг хүсэж байгаа ч тэр тундаас Майзоно илүүтэйгээр хүсэж байгаа нь анзаарагддаг. За үүний дараагаар Монокомо өрөөнүүдтэй холбоотой шин дүрм танилцуулдаг. Эрэгтэйчүүдийн өрөөнд доторх угаалгын өрөө цоожгүй бол эмэгтэйчүүдийнх цоожтой гэсэн чинь манай Наигигийн угаалгын өрөө цоожтой байдیں۔ Гайхаад Монокомогоос асуусан чинь зүгээр л гацчихсан ба хөшөөд л онгойлгочих байж болох юм байна лээ. Аргагүй л хамгаас онцгой азтаа сурагч шүү. За ингээд ойж байтал гинт Майзоно өрөөнд нүрээд ирдэг. Яасан гэсэн чинь Майзоногийн өрөөрөө хүн хүчээр орох гэж оролдож байгаад яваад өгсөн юм байна лээ. Тэгээ хайсандаа ганц таньдаг дээр ирсэн нь энэ байдаг. Тэгэхээр манай Наиги чинь угаасаа хандтай байсан юм болохоор өнөөдөр төө чи миний өрөөнд унтчих, би чиний өрөөнд унтъя гэж эр хүний зан гаргаад Майзоногийн өрөөнд унт хараалдаг. За ингэж өрөөгөө сольж унтчихад маргааш өглөөний цайндаа ортол Майзоно л ганцаараа ирээгүй байхлаар нь гайхад очиж шалгахтал хөрх юм нь угаалгын өрөөнд дотроо алуулчихсан хэвтэж байх нь тэр. Нэгэн таллаг гарчихсан учраас Монокомо манай эдийг бөөндөн цоглуулад дараагийн дүрмийг танилцуулдаг. Хэн нэгнийг аллаа гэд шууд сургуулаас гарчихгүй юм байна лээ. Гол нь аллага бусдад мэдэгдэхгүйгээр цэвэрхэн хийх ёстой. Аллага гарсны дараагаар сурагчид мөрдлөг явуулаад оройн хэн алуурчин байсныг бөөндөө нийлж байгаад олох ёстой бөгөөд зөв болж чадах юм бол алуурчин нь өөрөө алуулна. Мэдээж буруу хүн барих юм бол бусад хүүхдүүд нь бүгдээрээ өхөөд алуурчин ганцаархан амьд гарна гэсэн үг.
За үүнийг сонссон Иношима Жунко уурандаа тесэлгүй Монокуморо дайртал нөгөөх нь над руу алдаж болохгүй гэж хатан анхааруулсан бидтэйгээд шууд алцчихдаг. Ингэснээр нэг дор хоёр ч хүн өгсөн учраас бүгдээрээ ухаантайхан дөрмөд авах ёстойгоо ойлгож мөрдлгөө эхлүүлдэг. Удалгүй оройч болж шүүхүрл эхлэх бөгөөд яалтчгүй Найгийн өрөөнд өгсөн байдалтай олдсон тул алуурчин байх хамгийн өндөр магадaltaй хүн буюу сэжигтнэр манай Найгийн манд татагтаад шүүхүрл эхэлдэг. Хамгийн эхлээд алгын зэвсгийг авч үзэх ба хотголуулж амиа алдсан бөгөөд тэр хутгийг нь галтгооноос авсан үнийг сэжиглэх гэтэл Майзоно өөрөө тэр галтгооноос хутгаа аваад гарч явахыг нь Асахина Сакура хоёр харсан гэж гэрчилдэг. Нэрээ шүүхүрлийн үеэр хин нэгнийг өмөрч худлаа ярих боломжгүй. Учир нь тэглээгээ далуурчин л ганцаархнаа амьд гарах учраас өөрийнхөө эсрэг худлаа ярьж байгаатай адилхан болохоор хүмүүсийн мэдүүлгэнд итгэж болно гэсэн үг. Мэдээж алуурчнаас босод хүндэлтэй. Үүний дараагаар байршлыг авч үзэх ба гол сэжигтэн нь мэдээж манай Найги. Угэнж тэгээд л өөрийгөө өмөрөө өчигдөр өрөөгөө сольсон энтергээд үннээл хэлж байгаа юм л да. Гэсэн ч хүмүүс нэг л итгэж өгдөггүй. Гэхдээ азар манай ингээд хамгаас онцгой мөрдөгч угаалхлаар буруугүйг нь баталж чаддаг. Майзоногийн олдсон угаалгын өрөөний цоож эвдэрсэн байгаа нь манай хүний хэрэгтэн биш гэдгийг баталгаа болдог. Учир нь гэвэл өөрийнхөө өрөөний цоожинд гацчихсан байгааг мэдж байгаа учраас үнэхээр л алуурчин байсан бол эвдэлгүй зүгээр л хөшөөд ороод ирэх боломжтой. Өөр хүн түүнийг нь мэдэхгүй учраас дотроосоо цожилчихсан гэж бодоод эвдэж орсон гэсэн үг. Гэхдээ өрөө олгоны үүдэн сурагчдын нэр байсаар байтал эмэгтэй өрөө гэж бодож ороод цоожлогдсон гэж итгэсэн нь өрөөнийх нь нэрийг хүртэл хин нэгэн сольжчихсан болохоор гэж үздэг. Эмэгтэй хүний өрөө гэж итгээд орсон гэдгийг хүлээн зөвшөөрье. Тэгвэл яагаад үүдний хаалга нь ямар ч эвдэрсэн шинжгүй зүг зүгээр байгаа гэдг нь анхаарал татж эхэлдэг. Уг нь бол Майзоно ч айснасаа олж өрөөгөө сольж байгаа учраас яасан ч хаалгаад айлахгүй л гэсэн үг. Гэтэл яагаад цоожин зүг зүгээр байна гэсэн чинь айж байсан гэдэг нь худлаа авах боломжтой гэсэн там гарч ирдэг. Яаж мэдв гэсэн чинь өрөөнд дотор нь хин нэгэн тандаад хоёулахнаа уулзмаар байна гэсэн нууцлалтай захиа байсныг манай мөрдөгч гэрээ маань олчихсан байдаг. Тэгэхээр ерөнхийдөө өөрөө сайн дураараа алуурчныг оруулсан гэдэг нь батлагдлаа гэсэн үг. Мэдээж хэрэг өрөөний гадаах нэрийг хүртэл сольчихсон учраас алуурчин шууд л Найгийн гэр өрөө Майзоно байгаа гэж итгээд л орчихсон. За энэ хүртэлх мэдээллийг багцлаад үзэх юм бол Майзоно хин нэгнийг өргөтөж авчирч алаад хэрэгээ Найгийг чихэх гэж байсан гэдэг дүгнэлтэнд хүрдэг. Найги руу бурууга чиххийн тулд өрөөгөө сольчихсон, хохирогч алах зэвсгээ өртөөл галтгооноос бэлчгсэн бүх зүйл нь төлөвлөгөөний дагуу явж байсан ч харамсалтай нь эцсийн мөчүүд нөгөө үнэ дийлэхгүй өөрөө алуулчихсан гэсэн үг. За ингэснээр Майзоно аллага хийх гэж байгаад бүтлгүүцсэн гэдгийг мэдсэн ч алуурчны талаар сэжүргүй гацаж байтал Майзоно өөхөхдөө 11:37 гих зурус үлдээгээд өгсөн гэдгийг сандаг. Гэтэл нөгөө кодыг нь хамгаас онцгой программист өртөөл тайлж чаддаггүй л дээ. Гэтэл тэрийг нь манай Найги тайлаад уншчихсан байдаг. Программист тайлж чадаагүй учраас тэр код нь анханасаа тоотоо ямар ч хамаагүй зүгээр л алуурчны нэрийг 180 градус эргүүлээд бичигдсэн байсан юм лээ. Эргүүлээд уншвал Леон гэсэн үг болох ба хэрэгтэн нь хамгаас онцгой бейсболчин Куата Леон болж таардаг. Ингэснээр Леоныг сэжиглэж байгаад олдсон бүх сэжүүрээ тулгаад үзтэл үнэхээр л бүх нотлох баримтууд Леон руу чиглэж байдаг. Хэрэгтэй алгаа үлдснийхээ дараагаар эдмүрийн баримтаа устгах гээд зоохны өрөөнд очих үед цоочтой байхлаар нь хамгаас онцгой төлөгчийн шилэн бөмбөгийг бейсболын бөмбөг болгож ашиглаад торны цаана байсан онгойлгох товчлуурыг онж хаалгыг нээгээд орж чадсан. Гэхдээ харамсалтай нь эдмүрийн баримт бүрэн устдахыг үзэлгүй орхиод явчихсан учраас хувцсных нь үзүүр болон шилэн бөмбөлөг хоёр нь үлдчихсэн юм байна лээ. За энэ бүхэн яагаад Леонтой холбогдож байна гэхлээр мань хүн чинь хамгаас онцгой бейсболчин учраас угаасаа түүнээс өөр ингэж чадах хүн байхгүй. Үүнээс гадна угаалгын өрөөнд орж цэвэрлэгээ хийхийн тулд таалганы болтыг нь тайлж орсон улмөр олдсон бөгөөд хүн болгонд багшны хэрэгсэл шинээр өгсөн юм байна лээ. Тэгэхээр хэрэгтний л багшны хэрэгсэл ганцаараа ашиглагдсан байгаа гэсэн үг. Мэдээж тэр нь дахиад л Куата Леон. За ингээд 3-3 хөдөлшгүй нотлого оронтон тэр үндэслээд хэрэгтнийг Леон гэж үзэх бөгөөд мэдээж тэр нь зөв байж таарснаар бусад сурагчид аюулгүй үлдээж Леон цааслуулж угаар 3 дугаар анги маань дуустдаг. Эдгээр Майзоногоос суулж хэрэгтэн болоод алуулж байгаач эцэст нь өөрөө аллага үлдчихэд тэрийг нуух гэж оролцсноо нь Куатаг үхэлд үргэсэн гэсэн үг. За нэг ийм аним байна да манайхаа. Аним маань нийтдээ 13 ангитай бөгөөд үйл явдлаас нь шалтгаалаад 2 юм уу 3 хэсэг болгоод дуусгая гэж бодож байна. За тэгээд эцэст нь бичлэгэн таалагдсан бол дараагийн юмнуудаа дараарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баярлалаа.